Монгол улсын нийт хүн амын 92% нь цахим сүлжээнд идэвхтэй байдаг. Энэхүү хэрэглээг дагаад технологи ашиглан уйлдэж буй хүчирхийллийн тоо жил бүр нэмэгдэж 2021 онд 4825, 2022 онд 8563 буюу 77.5% өссөн үзүүлэлттэй байна. Судалгаанд хамрагдсан өсвөр насны 2 хүүхэд тутмын нэг нь онлайнаар танилцсан хүнтэйгээ уулздаг. 10 хүүхэд тутмын 3 нь садар самууныг сурталчилсан мэдээлэлтэй тогтмол тааралддаг байна. Технологи ашиглан үйлдэгдэж буй хүчирхийлэл нь тодорхой орон зайнаас үл хамааран бидний эргэн тойронд дараах хэлбэрээр түгээмэл үйлдэгдэж байна. Цахимаар дээрлэх. Энэ нь технологи ашиглан нэг эсвэл бүлэг хүн өөрийгөө хамгаалж чадахгүй хэн нэгэн хохирогчд чиглэсэн балмад үйлдэл үг хэллэгийг санаатайгаар давтамжтай илгээх. Цахимаар өдөөн хатгах, доромжлох. Өөрийн нэр ус хин гэдгээ нууцлан цахим орчинд доромжилсан агуулгатай бичвэр нийтлэх. Цахим хэрэглээ, орон зайг хянах, хязгаарлах. Бусдыг дарамталж хувийн цахим хэрэглээний нууц үгийг авч харилцаа холбоо мэдээллийг хянах, хязгаарлах, мөшгөх, дарамтлах. Зураг ашиглан дарамтлах, занал хийлэх. Хохирогчийг хүчирхийлэх, дарамтлах зорилгоор зөвшөөрлгүй нууцаар бэлгийн сэдэлтэй гэрэл зураг авах, бусадтай хуваалцах, хуваалцахаар занал хийлэх, сүрдүүлэх. Бэлгийн сэдлээр хүүхэдтэй холбоо тогтоох. Хүүхэдтэй харилцаа холбоо үүсгэж бэлгийн харьцаа тогтоох, хүчирхийлэлд бэлтгэх үйл явц. Энэ нь санаатайгаар удаан хугацаанд дасгах байдлаар үйлдэгддэг бэлгийн хүчирхийллийн нэг төрөл. Хүний хувийн мэдээллийг зөвшөөрлгүй олон нийтэд түгээх. Өш онцонгийн сэдлэр бусдын гэр цахим шуудангийн хаяг, утасны дугаар, ажил болон гэр бүлийн гишүүдийн мэдээлэл, хүүхдийн зураг, сургууль зэрэг хувийн мэдээллийг зөвшөөрлгүйгээр олон нийтэд нийтлэх. Цахим орчинд мөшгөх, бусдын өнгөрсөн болоод одоогийн амьдрал, үйлдэл, зам байдлыг хянах, мөрдөх, хүсээгүй байхад нь холбоо тогтоох гэж оролдох, занал хийлэх давтамжтай үйлдэл. Хүчирхийллийн хор уршиг нь сэтгэл зүйн таагүй мэдрэмж, уйдгар гуниг түгшүүр, айдас, уур хилэн, ичхүүрийг төрүүлдэг. Хохирогчид өөрийгөө үнэлэх үнэлэмж нь буурч байдаг. Сурлагын амжилт буурах, эсвэл мэрэгжлийн ур чадвараа алдахад хүргэнэ. Нийгмээс тусгаарлагдах. Айдас, бусдаас ичсний улмаас найз нөхөд, үе тэнгийнхнээсээ хөндөрч ганцаардмал байдалд орж эхэлдэг. Эрүүл мэндийн хувьд толгой ходоод өвдөх, нойргүйдэх, хоолны дуршил буурах, эсвэл хитэх идэх, ядрах, улмаар архаг хууч өвчтэй болоход хүргэнэ. Сэтгцийн эрүүл мэндийн асуудал. Амиа хорлох бодол төрөх, бусад сөрөг зан үйлийн өөрчлөлтөнд орох. Аюулгүй байдал алдагдана. Нэгэнт технологи ашиглан үйлдэгддэг учраас насанд хүрсэн үед нь хүртэл үргэлжлэх урт хугацааны сөрөг үр дагавартай. Технологи ашиглан үйлдэгдэж буй гендерт суурилсан хүчирхийллээс урдчлан сэргийлэхийн тулд та юу хийх вэ? Нууц үгээ чандлан хадгалах, бусдад задруулахгүй байх, аюулгүй байдлаа хамгаалах, хувийн мэдээллээ нууцлах, та өөрөө хүний эрхийг хүндэтгэх, эерэг ёс зүйтэй байх. Үл таних зураггүй, тодорхой мэдээлэлгүй хүмүүст хариу бүү өг, холбоо бүү тогтоо. Насан туршаагүй хүүхдэд анхаарал халамж тавих. Өртөх эрсдэлтэй бол нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэх, занал хийлэл, дарамт шахалт, мөшгөх зэрэг хууль бус үйлдэлүүдийн талаар цагдаагийн байгууллагад мэдээллээрэй. Хүчирхийлэл үйлдэгчийг блоклоорой. Хүчирхийллийн эсрэг үндэсний төв. Дэмжигч Азийн сан.